Анхны коммент авсан. Facebook-ийн пэйжийн үнэлгээний талаар бичлэг хийгээч гэсэн коммент бичсэн дүүдээ маш их баярлалаа. YouTube дээр коммент авах чинь бас их гоё юм байна. Тийм. Тэгээд за Facebook-ийн пэйж ямар үнэтэй вэ? Одоогийн байдлаар үнэлгээ нь 1 лайк нь 20 төгрөгнөөс 100 төгрөгийн хооронд байна. Би жишээлбэл 1 лайкын 100 төгрөгөөр зардаг. За яагаад ийм үнэн өөр байна вэ гэвэл нөгөө ямар төрлийн пэйжээс хамаарж байгаа. Тэгээд хинт зарж байгаа вэ гэдэг нь бас хамааралтай тий. Ер нь бол ингэж наа чи пэйж зардаг хэд хэдэн хүмүүс байдаг юм дөө. Тэгээд хямд аваад үнэтэй зарж байгаа. Ер нь пэйж зарах чинь гар утас зарах, машин зарахтай яг ижилхэн шүү дээ. Хүнээс муулж аваад хүн зарахтаа магтаж зараал яг бүдүүлгээр хэлбэл юм а. Гэхдээ яг ер нь энэ дундын зоочлагч хүмүүс ч юм бол эрсдлээс хамгаалж байгаа шүү дээ. Миний бодлоор маш сайн мэдж байгаа учраас ямар нэг хүнээс пэйжийг найдвартайгаар шалгаад өөр дөрөө бүрэн шилжүүлж аваад зарахтаа зөвлөгөө мэдээлэл цаашдаа яах вэ гэдэг зөвлөгөөтэй нь цуг өгж байгаа болохоор эн чинь зүгээр нэг юм ингээд аваад дамжуулж өгж байгаа биш байхгүй. Дунд нь эн чинь бас ноу хау мэдлэг туршлага бүх юмаа ингээд нийлүүлээ зарж байгаа болохоор тодорхой хэмжээний үнцийг ингээд нийлүүлээ зарж байгаа гэж би бол хувьдаа ойлгодог. Тэгээд за би жишээлбэл ягаад пэйж зардаг болсон бэ гэхээр анх би ч нөгөө гэрээсээ баталгаад орчуулга хийдэг болохоор юу яасан штэ өөртөө пэйж хайгаад тухайн үед би чинь бас нэг бүтлгүй вебсайт ажилласан бас нэг юм орчуулагч цэг юм байна гэдэг. Нэг ч захиалга аваагүй хамгийн амир. Гэхдээ яг нэг уцаар ярихдаа сайт дээр чинь захиалга өгч гэж хэлжсэн. Би за хэрэггүй даашууд над руу мөнгө шилжүүлээд Viber-аар материалаа шийдчихье гэж хэлжсэн. За тэр хүнийг статусвал тэгээс та нэг ч захиалга аваагүй бүтэн жил ингээд вебсайт бүтлгүүтүүлж байсан байдаг юм аа. За тэгээд тэр бүтлгүүтэлтэй хамаатай тэгж та фейлдсэн. Тэгээд за вебсайт бол пэйж мэдээж дараа байсан. Эхлээд нөгөө пэйж хайж явах явцдаа 2 удаа холигтуулаад тэр 2 намайг скамдсан 2 дүүд бас баярлаа гэж хэлье. Маш их баярлаа. Та 2 намайг скамдаад барыг нэг хүн байсан ч гэж магадгүй. Тэгээд би чинь энэ пэйж зардаг хүүхдүүд чинь найдваргүй юм байна. Би тэгвэл яагаад зарж болохгүй гэж. Би гэхдээ бас яг сайн тод сандгүй ма хизээс эхлээд өөрөө зардаг болцсноо. Тэгээд нэг мэдсэн чинь пэйж зардаг болцсон байсан. Анх 1000 даагчтай, 2000 даагчтай, 3000 даагчтай ингээд 100000 дотор эргэлддэг байсан. Нилээн хурдан зардаг байсан. Аваал зараал. Тэгээд сүүл рүүгээ ингээд илүү өндөр ашиг унгая гээд 20 30000 40000 50000 100,000. Тэгээд миний нэг хамгийн дээдл нэг үсрээл 100,000 л байдаг байна. Одоо нэрээ над дээр 2 пэйж байгаа шүү. Өмнөх бичлэгтэр хийсэн. Дахиад бас хэлье. Одоо над дээр 14,000-тай нэг байгаа. 100,000 120,000 даагчтай органик пэйж байгаа шүү. Бас би гадаад даагч шахтай шүү хүмүүсээ энэ бичлэгийг үзэж байгаа дүүнэр хүүхдүүд найзууд мэдгүй хин нэгэн Facebook дээр бүтээгдэхүүн үйлчлэгээс орчлох шаардлагатай байгаа бол харахад тоон гоё зүгээр бот гэсэн үг гадаад даагч. Тийм гадаад даагч бас нэмнэ. За тэгээд энэ бичлэг пэйжийн үнэлгээтэй холбоотой. Ягаад 20 төгрөг байна вэ гэхээр Facebook дээр юу байгаа. За би та нарт бүр ноу хау амар нээлттэй хуваалцчих шүү. Facebook дээр пэйж хөгжүүлэгчд гэдэг ийм 10 жилийн хүүхдүүдийн групп байгаа. Тэдгээр группүүд дээр 10 жилийн хүүхдүүд ингээд сонирхлоороо Солонгос одын пэйж яасан ингээд ийм 10 жилийн охтуудын хөвгүүдийн дуртай сонирхсан сэдвээр пэйж хөгжүүлдэг. Тэр группүүдээс ороод хөдөлж авч болно. Сул тал байгаа. Тим 18-аас 25 насныхан их дагдаг пэйж болохоор нөө худалдаа авах чадварт нь дүү бага. Тэгээд пэйж аван зарна гэдэг группүүд байгаа. Тийшээ ороод авах юм бол нэмэх 30 настай эрэгтэй эмэгтэй пэйжтэй тэр нөгөө нэг дагагчийн хүүс болон нас сонирхол айгуу чухал байгаа байхгүй тий. За тэгээд түрүүний дурдсан пэйж аван зарна гэдэг групп рүү ороод маш болгоомжтой байгаарай. Над чиг бас холигтуулав. Маш эрсдэлтэй шүү. Ер нь пэйж хөдөлж авахдаа дийлэнх тохиолдолд уулзаад авсан дээр тэ маш сайн шалгаад авсан дээр чаддаг хүнээсээ тусламж авсан дээр тэ надад пэйж авах туслаач гэгээд миний Facebook харамсалтай нь устсан. Устгаас өмнө мөнхцүүл гээд цэнхэр тэмдэгтэй 40 мянган даагчтай би бол нилээн ингээ хөөрхөн танигдаад энэ пэйжийнхаа энэ группүүд дотор тэгээ хүмүүс бол надаас онлайнаар амар хурдан авчдаг байсан. Тэгээд ер нь хэлэх гээд байгаа санаа нь тэгэл худалдаа авалт ихтэй болгоомжтойгоор үн ханшийн хувьд дахиад хэлэхэд ер нь 20 төгрөгөөс 100 төгрөгийн хооронд байгаа. Янз бүр байгаа үнэтэй хямдхан. Тэгээд ялангуяа пэйжийг үнэтэй зарж байгаа хүмүүс жишээлбэл ингээд олон жил тухайн пэйжтэй ингээд сэтгэл зүрхээ цаг заваа мөнгөө зарцуулсан хүмүүс бол пэйжээ өндрөөр үнэлж байна. За тэгээд 100,000-аас дээш дагагчтай пэйж бол мэдээж
баг миний жилийн өмнө сонссон яриагаар бол хүн бараг амдаа орсон тоогоо л. Гэхдээ одоо та хэд туршилтаар энэ Facebook дээр нэлээд өндөр хандлттай явж байгаа 200 300 мянган дагагчтай пэйжүүд рүү ингээд чат бичээд асуугаад үзээрэй. Ер нь бол өөдөөс чи амар өндөр үнийн дүн хэлэх бах. Надаа нэг 250 мянган дагагчтай залуу хэд гэлээ бараг 60 сая гэлөө. Гэтэ яг би бол амар ойлгоод байгаа. Тэр чин бас тэр хүний амар хөдөлмөр واخгүй те. Олон жил сар хин нэгний судалдаж аваад ашиг нэмжиж магадгүй. Гэтэ тэр хүний л үн штэ те. Тэгээд за пэйжийн үн бол нэг тиймэрхүү байна. Надаас асуусан дүү бол надаас дүү байх шиг байсан. Тэгээд ахын дүү өөртөө пэйж хайж байгаа бол дөрөвний миний хэлсэн пэйж хөгжүүлэгчд гэдэг группүүд рүү ороод тэгээ нэг үеийнхэн хүүхдтэй харьцаад уулзаад ч юм уу эсвэл чатаар тэгээд нэг лайкийн нэг 20-оос 25 орчим төгрөгөнд бодоод хөдөлтөж аваад нэг асуудал байхгүй хаа гэж бодож байна. За тэгээд амжилт өөр бас ингээд надаар юуны талаар яриулмаар байгаагаа бас комментоор бичих юм бол маш их баярлалаа шүү. Тэгээд дараагийн бичлэг ямар сэдвтэй байх талаар коммент бичээрэй. Бас над дээр subscribe дараад өгөрөө. 9-өөс нь чи би 16 subscriberтэй болсон шүү дээ. 7 хүндээ маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд энэ 7 хүнд маш их баярлалаа. Тэгээд YouTube хийх бас сонирхолтой байна шүү. Ингээд жижигхэн зүйлээс бас орон авдаг юм байна. Тэгээд баярлалаа. Дараагийн бичлэгийн сэдв юу байх вэ? Коммент бичээрэй. Баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.